За Бангорын нэгшид өдрийн мэндийг хүргэе. За би нэг асуулт асууж гэж бодож исэн сая минь сонсоод мэдээлэл өгчлөөдөө засгийн газар эргүүлж хууль яарвчтайгаар оруулж ирэх юм байна те. За сая харамсалтай зүйл болсон өнгөрсөн 5 өдрийн хурлаар нэр бүхий гишүүд, Авбакер гишүүн, Гавь гишүүдийн өргөн барьсан энэ хуулийг одоо их хурл дэмжээгүй. Стамд орсон шарт ус шийдвэрлэх үү гэдэг шиг л болсон. Гэхдээ тэр жигсаалтанд учир байна л гэж ойлгосон. Тэр зээлүүдийн. Тэрнээс биш одоо тэр Эрдэнэ мөрөнгө усан цахилгаан станц, нэгд боловсруулах үйлдвэр, за тэр сэлбийн төсөл, энэ гурван төсөл чинь нийлээд засгийн газрын гадаад зээлийн одоо бараг 40 гаруй хувь байгаа тийм ээ. 98 төслийн ерөөсө 3хан төсөл нь энэ 3 төсөл ерөөсө нийт зээлийн 40 гаруй хувь байгаа байхгүй юу. Тэгээд манайх шиг ингэж ийм хоцрогдсон ийм төсвийн бүртгэлтэй болсон OECD-ийн одоо гишүүн орнууд дээр маш цөөхөн үлдэж байгаа. Маш яаралтайгаар одоо бид нар энэ GFS 13 гээд одоо дэлхийн улс орнуудын бараг дийлэнх нь шинэ энэ төсвийн бүртгэлийн систем рүүгээ шилжчихсэн. Энэ рүүгээ одоо яаралтай шилжих хэрэгтэй. Ийм ажлаа яаралтай одоо ажил болгож явуулах хэрэгтэй. Ер нь бол эхлэл нь тавигдсан байгаа. За 5 өдрийн хуралдаан дээр одоо би өөрөө хариуцлага алдаж одоо яг хуралдаан эхлэнгуудын санал асуулт явуулсан. Тэрэн дээр би хоцорж орж ирээд санал өгч чадаагүй уучлаарай. За одоо засгийн газар энийг хэрвээ ингээ яаралтайгаар өргөн бариад явах юм бол дэмжиэд хэрвээ ажлын хэсэг байгуулагдах юм бол одоо би хүсэл дээр энийг ажлын хэсгийг ахлаад энэ хуулийг яаралтайгаар батлуулах ийм саналтай байгаа шүү. Энийг төсвийн байгууллагын даргатаа уламжилчээ. Тэгээд цаг алдалгүй энэ хуулийг өргөн бариараа. За энэ жил нэгд боловсруулах үйлдвэрийн төсөл маш сайн явж байгаа. За 28 оны 2 дугаар үйлрэл гэж байгаа боловч гүйцэтгэгч компаниуд хэрвээ танаар санхүүжилт чинь саадахгүй болвол одоо санхүүжилт гэдэг нь одоо бидний өгсөн зээл гэж ярьж байгаа шүү. Бидний өгсөн зээлийг та нарын саадгүй бидэрт ингээд дамжуулаад байх юм болвол 28 оны 2 сар биш, 28 оны 2 дугаар үйлрэл биш, 28 оны 1 дугаар үйлрэл. За 27 за бүр шахвал 27 ондоо багтаагаад ашиглалтанд өгөх ийм бид нар ажлын графиктэй явж байгаа шүү гэдгийг илэрхийлсэн байдаг. За тэгээ засгийн газар яг өөрсдийн одоо яг бодлого болгоод энэ хуулиа ороод ирэхээр энийг нэг бас нэг өргөн хилцүүлэг болгоод олон нийтэд их зөв ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Энэ чинь нэг тийм бодлогын бөгөөд бодлого дотроо энэ яг төсвийн нэг бүртгэлийн асуудал байгаа байхгүй юу? Бүртгэлийн асуудал. Айл өөрх одоо нэг зээл авчаад нэг түүц барих гад. Тэгээ зээлийг ашиглах гэхээр тэрийг одоо өөрхийнхээ алдагдлалд тооцдгүй үстэй.